Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ парламентын ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоох, төлөөлөх, хянин шалгах гэдэг тодорхой 3 чиглэлүүд байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улсын хурл хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ тодорхой түвшинд хэлбэржүүлэн тогтоосон. Гэвч хянин шалгах бүрэн эрхээ өр нөлөө багтаа хэрэгжүүлж ирснийг судлаач тэмдэглэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах зорилгоор улсын хурлын хянин шалгах бүрэн эрхийг шин шатанд гаргах зарчмын өөрчлөлт хийсэн. Улсын хурл хянин шалгах бүрэн эрхээ 7 арга замаар хэрэгжүүлэхээр хуульд заасны нэгэн хянин шалгах төр хороо байгуулах юм а. Төр хороо байгуулах нь иргэдийн мэдэх эрхийг хангах хамгийн гол түлхүүр бөгөөд энэхүү хяналтыг үр дүнтэй нээлттэй хэрэгжүүлэх нь маш чухал юм а. Иймээс Монгол Улсын үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар улсын хурлын нийт гишүүдийн 4/1-ээс доош хүн хянин шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын хурлдах цөөнхийн төлөөллийг оролцуулна, уг хороог байгуулна гэж. Монгол Улсын хурлын хянин шалгах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь төр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо улсын хурлдах олон цөөнхийн төлөөллийг хувь тэнцвэрлэх боловч төр хорооны бүрэлдэхүүний 3/1-ээс доош хүн цөөнхийн төлөөлөл байх улсын хурлдах нам эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтална гэж төр хороог байгуулах, тэр тусмаа цөөнхийн төлөөллийг түлхүү амруулах тухай зааж өгчээ. Олон улсын парламентын үйл ажиллагаанд мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх нь жишг бос арга хэлбэр юм а. Энэ нь тухайн асуудалд холбогд халуун тушаалтан гэрч шинжээчийг улсын хурлаас дуудаж тайлбар мэдүүлэг авах, тусгай шинжээч хянин шалгаж томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тухайн тодорхой асуудлыг тал бүрээсэн шинжилэн судалж бодит мэдээллийг ард түмэнд ил тодруулахад маш чухал ач холбогдолтой. Гэвч өнөөгийн хэрэгжиж байгаа хуулиар улсын хурлын олонхийг бүрдүүлж улс төрийн хүчин хянин шалгах төр хорооны олонхийг бүрдүүлэхийн зэрэгцээ төр хорооны даргаыг олонхоо сонгож байгаа явдал нь төр хорооны өр нөлөөг үдэмж хэмжээгээр бууруулж байна. Ийм төр хорооны даргаыг сөрөг хүчнээс үе цөөнхийн төлөөллөөс ажилуулж чадвал хяналтын энэ чухал хэрэгслийг үр дүнтэй болгоно гэж улсын хурлын 26 гишүүн үзэн улсын хурлын хянин шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн 33 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт төр хорооны даргаыг сонгох зохицуултыг төр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс хэрв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгоно гэж уг хуулийн өөрчлөлтөд тусгасан. Энэ өөрчлөлтийг батлуулснаар төр хорооны даргаыг сөрөг хүчнээс буюу цөөнхийн төлөөллөөс ажилуулдаг болж чадвал хяналтын энэ чухал хэрэгслийг үр дүнтэй ашиглах эрх баригчдыг ард иргэдтэйгээ хамтран цөөн хянах нөхцөл бүрдэж парламент ёс нутагт томоохон дэвшил болгон гарцаагүй гэж үзсэн. Мөн төр хороо байгуулах, төр хорооны бүрэлдэхүүнийг улсын хурлын нэгдсэн чуулганаар олонхын саналаар шийдэх учраас парламентын олонхын оролцоо чухал хэвээр үлдэхийг бас дуртан зүйтэй. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт зардал гарахгүйгээр хяналт бүрэн хэрэгжих төр хорооны үйл ажиллагаа үр дүнтэй явагдахад чухал нөлөөтэй зэрэг олон талын ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг эрхэм гишүүд та бүхэндээ хүсье.